Atomy Protein. Хүмүүс бие биеийн сэтгэл зүрх, сүнс, мөн чанарыг боддог байвал хүнийг хэрэгсэлгэж хандхаа болно. Тэгэхээр хүний сэтгэл зүрх, мөн чанарыг дээдлэн гэдэг нь хүнийг зорилгодоо ашиглах хэрэгсэл болохгүй гэсэн утгатай юм. Юу боддгоос хамааран тухайн хүний амьдрал нь өөрчлөгддөг. Ихэнх хүмүүс өөрийнхөө бодол сэтгэлийг удирдахаас өмнө өөрийнхөө бодолд хөтлөгдөд явдаг. Тэгэхээр та өөрийнхөө бодлыг удирдах ёстой. Өөрийнхөө орчин нөхцөлдөө чирэгдээд яваад байж болохгүй. Энэ бодол гэдэг зүйл нь маш хүчтэй. Тийм болохоор бодож чадаж байна гэдэг нь шинийг бүтээх чадвартай байна гэсэн үг юм. Юуг зураглаж гаргаж ирж байна вэ гэдгээс хамаарат өөрчлөлтүүд ирдэг. Итгэл үнэмшилтэй бат зогсох. Бодолдоо маш тодорхой тод зураглал зурчаад та өөрөө хаан зогсож байх вэ гэхээр аль хэдийн амжилтанд хүрсэн байх газар чинь юу вэ? Тэр газар та зогсож байх ёстой. Үүнийг л итгэл үнэмшилдээ бат зогсох гэдэг юм. Итгэл үнэмшил гэдэг нь өөрийнхөө бодлыг тасцуураад авч явдаг, өөрийн бодолдоо үнэнч хүнийг итгэл үнэмшилтэй хүн гэдэг. Итгэл үнэмшил байхгүй бол хизээч амжилтанд хүрч чадахгүй. Ийдэг даруугаар хүндэтгэх. Энэ юу гэсэн үг вэ гэхээр үйл хөдлөл хандлага маань ямар байх вэ гэдэг тухай. Бид ямар хандлага тээж өг. Бодол хүсэл нь тэр дээр байгаа боловч хандлага үйл хөдлөл нь хамгийн даруухнаар илэрхийлэгдэж байх ёстой. Бид ойр хавийнхаа хүмүүсийг чин сэтгэлээсээ хүндлэх бардам зангаар бусдыг үл ойшоох бус хүн нэг бүрийг чухалчлан хүндэтгэж маш даруухан байхад сурах хэрэгтэй. Atomy Protein.